Hello Mafa, энэ бол UB Food Festival 2025 11 жилдээ та бүхэн Squadron Pod-оор сурж байгаа. За энэ жилийн онцлог бол International буюу Улаанбаатар олон улсын хоолны өдрөлөг гэдгээр онцлогтой байгаа. За энэ жилийн онцолж байгаа хоолны соёл бол бүгд найрамдах Өзбекистан улсын Өзбек хоолны соёлыг та бүхэнд танилцуулж байгаа. За хоолнууд бол маш эрт дуусч байна. Яагаад гэвэл бидний төсөлд өдөрт 4-5 мянган хүний төлөвлөгөөтэй байсан бол өнөөдөр эхний өдөр бол 10 орчим мянган хүн бол үйлчлүүлж амжилттай хоол манд болсон байна. Одоо цагаасаа эрт дууссан байна. Хүмүүс бол хоолны амтанд сэтгэл хангалуун. Зөвхөн хоолны бичлэг хийдэг орон орны хүмүүс гэж байдаг. Тийм болохоор яг энэ үнэхээр ингээд дэлхий дээр ингээд танигдаж чадах юм бол жил болгон Food Festival Улаанбаатар гэдэг ингээд зориод ирэх жуулчид эсвэл нэг одоо сошиал контент руу ч юм уу тиймэрхүү хүмүүс ирээд ингээд сурчилвал илүү улам ингээд нэг Монголд ирэхийг хүсэхтэй. За UB Festival одоо удахгүй болох ч байгаа юм байна. Монгол руу явцгаа гэдэг чинь тиймэрхүү хүмүүсийн ирэх ирмэлцэл нь илүү болох юм болов уу гэж бодож байна. Мянган төгрөг төлөөд энэ дотроос өөрийнхөө дутаа хоолыг бас амсаж үзээд бас цацаа ээж явах юм байна. Тийм учраас хүмүүс маань ингээд маш их очрлж байна. Тэгээд маш гоё амттай байна гэд хүмүүс маш амсаатай байгаа. Яагаад гэхээр энэ хүү одоо плов маань үндсэндээ бол үнэхээр одоо юм тослог дээрс нь махан их зөөлгөө, шордлон ч гэсэн мах их зөөлгөө. Тэгээ гоё шүүслэг байгаа юм. Тэгэхээр энэгээр онцлог юм болоо гэж хараад байна би. Өнөөдөр гарч байгаа сонирхолтой хоолнууд бүгднээс нь мэдчихвээ. Бүгдээ маш гоё юм. Маш гоё юм. Зэвэрхэн амттай, ихэд хурц амтгүй юм зөөлөн, махны болон юм гоё юм. Чигсэсний гоё зэвэрхэн амттай байдаг. So this is my first time at this event. It was a great experience. The food was delicious. The overall vibe was amazing. I can't wait to come back and try it again. This festival could definitely attract food bloggers from all over the world. I'm from Canada. We don't have a lot of Mongolian food in Canada, so this is my first time trying traditional Mongolian food. If you enjoy delicious food, creative styles, this is the place to be. And if you're a food blogger, you should definitely come and check it out. Thank you, UB Food Festival. Энэ нөгөө хоол авсан үйлчлүүлсэн хүмүүсийн сэтгэлийг сонссон. Тэгээ маш их сэтгэл хангалуун байна гэж байна. Тэгээ бидний энэ нөгөө хоолны олон улсын ийм фестивал зохион байгуулж байгаагийн хамгийн гол үндсэн агуулга бол бид нар жил болгоны 4-р сарын 2-р 7 хоногт ийм Улаанбаатарт нэг ийм ивент арга хэмжээтэй болёо. Өөрөөр хэлбэл бид нар 6-7хон сар гээд ерөөсө 2хон сар нь аялал жуулчлалын сар байгаад байдаг. Энийгээ 4-5 сарыг бид нар ийм байдлаар одоо сунгая. Улаанбаатарчуудын хувьд ийм олон үндэсний хоолны соёлыг оруулж ирэх ийм бас одоо сонирхол байгаа гэдгийг хэлэх гээд байгаа. За одоо тэгээ эх жил жишээлбэл ямар үндэсний хоолны өдрөлөг зохион байгуулахыг одоо иргэдээс асууж байгаа шийдэ гэж байгаа. Өзбекистаны бас гоё соёлтой танилцаад өөр гоё олон улсын хоолыг амлаж үзэж जैन. За плов бас ингээд те Өзбекистаны бас будаатай уурах юм байна. Дээрээс нөр шорлог бас төжөө байлаа. За бас самсааг би бас амсаж үзмээр сайж үнэхээр гоё фестивал болж байна. Тэгээ бас нөлөө оруулаа ирсэн байна. Давгүй юм байна. Яг өдийн цай таарсныг хэлгөө. Тэгээд плов таарсан. Тэгээд шорлог одоохондоо гараагүй. Пловын нэдээс сууж байна. Айгуу давгүй амттай махан зөөлөн тэгээ үзүм ногоо орсон. Гоё байна. UB Food Festival 2025 UB Food Paradise. Миний хэлэх бол яг ер нь бол дэжгүй амттай хоол байж байгаа. Яг үндэсний хоолыг би ер нь бол хийж байгаагүй. Одоо багуудаа хийж үзтээ. Би бол яг сэтгэл төсөлжсэн жоом яг харс сэтгэл гэж юм. Жоом хүмүүсгээд яг зарим ойчтой ч юм яг жоом бас зөвхөн үл гаргаж байгаа бол тэр жоом надад таалагдсан. Бидээс гоё сайн. UB Festival 2025.
фестивалаар байсан тоогооч нартай баярлаа. Конживас сухбатерно Узбекистан фестивал десне. Утанушими дескара зехи Монгол номинасандо айгокжин номинасан зехи мириникте кудасай. Утанушими ни табермонодо номемоно аримас кара зехи ките кудасай. Хоолны амтуудад гоё байна. Зохион байгуулалт бүх юм урд орныхаас үүдийг санагдсан байна. Тэгээд гадаадуудаа амжиг хүсье. Тоогооч нартаа хоолн бол гоё байдаг шүү. Спасибо, Юби фестиваль. Приходите. Энэ ситуацийн Узбек болон хойсон кебаб айгуу надад айгуу гоё таалагдсан. Тэгээд опник болоочсон офны хамгаалсан айгуу гоё. Рэлэн болов гэж яриад батлуулсан болж байгаа. Тэгээд мараха бич хасагдсан гоё. Одоосоо хамт бас гоё үзүүлэгдсэн. Манай Монгол улсад баригдсан хамгийн том асар. За энэ асрыг бид нар цаашид ямар арга хэмжээнд зориулж хийхүүгээр хүүхэд залуучуудад сүүлийн үед циркийн урлаг бас их өгүүлэгдэж байгаа. Энэ хоолны өдрөлгийн арга хэмжээ 15-ны өдөр дуусангууд араас нь 15-наас эхлээд циркийн 7 хоногийн арга хэмжээнүүд явагдана. Тэрний араас e-спортын арга хэмжээ, за цаашлаад шагаан арга хэмжээ, за тэгээд 3-ыг үржих 3 сагсан бөмбөгийн тэмцээн уралдаануудыг зохион байгуулахаар ингээд төлөвлөж байна. Тэгэхээр энэ болгон зохион байгуулж байгаа арга хэмжээнүүдийн гол цаад агуулга нь нэгдүгээр дотоодын аялал жуулчлал, гадны аялал жуулчлалын урсгалыг бас нэмэгдүүлье. Тэгээд цааталтаа иргэдийн ийм хэрэглээний соёлоодыг, хоолны соёлоодыг бий болгоё гэсэн ийм үндсэн агуулгатай байна. When marimba rhythm start to play, dance with me, make me sway, like a lazy ocean hugs the shore, hold me more, sway me more, like a flower bending in the breeze, bend with me, sway with ease, make me feel that you know now, hold me more, sway me more. Сабано наваг ам гэдэг. Тэгээд сая би хоббиг оролцлоо. Тэгээд ерөнхийдөө бол өнөөдрийн үйл ажиллагаа гоё, тэгээд олон хүмүүсийг хамарсан гоё үйл ажиллагаа болж байна. Тэгээд ганц асуудал нь хүмүүс үүдэн дээр оочлохтой болж авах их юм болж байгаа шүү. Тэгээд маргааш нөгөөдрийн эх лоног бүтөөрүүлж байгаа учраас хүмүүсийг идэвхтэй оролцоосоо гэж хүсэж байна. Сайн уу би өнөөдөр фотостойтлаар ирээд офныг дараалсан. Йоо. Эний анхны тайзан дээр яг би анх удаа тайзан дээр гарч дуулж үзсэн. Хоолой дамжуулж бүх одоо улс маань аялал жуулчлал татдаг учраас энэ маань бас аялал жуулчлалд маш нэмэртэй одоо фестивал болж байна гэж бодож байна би. UB Food Festival 2025. За хөтөлбөрийн хувьд бол 7 хоногийн турш та бүхэнд уран бүтээлчд байгаа. За оройн 6 цагаас ер нь 10 цагийн хооронд бол дандаа уран бүтээлчд байгаа. Дуучид, за хамтлагууд, за онцлог бол Exhibit хамтлаг, үндсэн хамтлагаар, Lemons хамтлаг, Freezen хамтлаг, за уран бүтээлчдүүд дуучид маань уран бүтээлч, соло дуучид маань мөн байгаа. Мөн бидний өдрийн цагийн онцлог хөтөлбөр бол хоолны тэмцээн байна. Бид нар хоолны Узбек флог хин хурдан идэвхтэй тэмцээнийг зохион байгуулж байна. За энэ мэтчлэн хөтөлбөр маань амжилттай 7 хоногийн турш хүрэх болно. Та эхний өдөр бол амжилттай болоо 10,000 хүн бидний төлөвлөгөө дагуулan бэлдэж амжилттайгаар UB Food Festival 2025 үргэлжилж байна. Энэ бол Улаанбаатар олон улсын хоолны фестивал 2025.